Элчин сайдын ажил бол олон хүний хардгаар шагналж харагддаг. Гэхдээ энийг бас хариуцлага, үүрэг, Монгол улсынхаа өрсөлдөх чадварыг олон улсын давцанд илүү ихээр гаргаж чадах, эдийн засгийн боломжийг их орон руугаа татах ийм хүндтэй бөгөөд асар хариуцлагатай нэг талаас эмзэг үүрэг гэж харж байгаа. Тэр утгаараа бол протоколд үлдээж би 21 хүнээс юм асуухаас илүүтэйгээр зарчмын хэдэн байр суурийг та бүхэнд хэлмээр байна. За гадаад бодлогын үзэл баримтлалын 21-ийн 6 дээр гадаад худалдааг эдийн засгийн өсөлт хүн амын эрэлт хэрэгцээг хангаж чиглүүлж үр ашгийг нь дээшлүүлэх гадаад худалдааны тааламжтай нөхцлүүдийг олох замаар өөрийн бараа үйлчилгээний зах зээлийг тэлэх нөхцөлийг бүрдүүлэх. Энэ үүргийг бол элчин сайдууд маань бол гар бие бүхий л боломжоо дайчилж ахиулахын төлөө явах ёстой. 21-ийн 7 дээр энэ бизнесийн таатай орчныг бүрдүүлж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгж гадаад хөрөнгө оруулах, дэлхийн санхүү хөрөнгийн зах зээлд нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхэд ирмэлцэх гэж байгаа. Герман жишээлбэл Монголын ингээд харьцааг харахаараа 12 сая долларыг харьцах нь 170 сая долларын харьцаатай байгаа юм. Манайх тэндээс 175 сая долларын импорт хийгээд тэднийх бол манайхаас 12 сая. Тэр энэ тоог яаж хооронд нь ойртуулах вэ гэдэг шиг ус болгон дээр энэ эдийн засгийн харилцаа хөрөнгө оруулалтыг ахиулах дээр анхаармаар байгаа. За дараагийн нэг чухал зүйл нь болохоор энэ орчин үеийн шинжлэх ухаан технологийн үндэсний чадварыг сайжруулах, эдийн засаг нийгмийн хөгжлийг хурцсахад дөхөн үзүүлэх нь шинжлэх ухааны технологийн гадаад харилцааны бодлогын зорилго гэж байна. Одоо энэ хиймэл оюун бүтээмж маш өөр дэвшинд хүрсэн байгаа. Энэ дээр бол бид нар маш тодорхой алхмуудыг хийх заашгүй шаардлагатай. Тийм учраас орон оронд суугаа орон болгоноос ийм боломж болцоонуудыг эрэлхийлэх дээр та бүхэн манаас онцгой анхаараарай гэж хэлмээр байна. За энэ боловсрол 2052 дээр боловсрол эрүүлэнд нийгмийн хамгааллын үйлчилгээг олон улсын жишг шаардлагад ойртуулан сайжруулах, энэ тал дээр ахиц дэвшилт хүрсэн улсуудын туршлагыг судалж хэрэгжүүлэхэд дөхөн үзүүлэх гэж байгаа. Манай улсын өрсөлдөх чадварыг унгааж байгаа гол шалтгаануудын нэг бол боловсролын салбарын хүнд нөхцөл байдал шүү дээ. FOSS гэж байгууллага үүдэг, Forum of Small States. Тэндээс гаргасан 37 орны судалгаагаар бол 10-аас доош сая хүн амтай улс орнуудын хөгжлийн номер 1 хөдөлгүүр нь юу гэхээр ерөөсөө боловсролын салбарын реформ байдаг. Энийг бас олон улсын харилцаа гадаад бодлоготой гардан хэрэгжүүлж ойртуулах хүмүүсийг нь бол та бүхэн гэж харж байгаа. За энэ гадаад бодлогын үзэл баримтлалын 27-гийн 3 дээр байгаа иргэд гадаадд зорчих эрх зүйн таатай орчин нөхцөл бүрдүүлэхийг ирмэлцэх гэж байгаа. Үүнийг бас гардан хэрэгжүүлэх хүмүүс бол та нар. За нэр дэвшигчдийн дунд энтхэг рүү томилогдож байгаа Ловсонжовын Өлзийт гэж Эрдэнэ улд гишүүнд 1 минут нэмж өгье. Тэгээ энэ хүнийг би танихгүй, гэхдээ энэ хүний аавыг Монголын ард түмэн бас хүндэтгдэг, бичгийн их хүн Чой Ловсонжов гэж хүн. Энэ хүний хэлсэн үгийг ишс та хүндээ хэлмээр байна. Хүн чанаргүй хүнд өндөр боловсролыг эзэмшүүлвэл босоо ороолонд алтан шүт хийгээд босохтой адилхан гэж. Мэдээж өндөр мэдлэг боловсролтой дипломат албаны дурслагатай ч гэсэн та бүхэн байгаа суугаа газар орон болгондоо Монгол хүмүүстэй их орн болно. Еврейчүүдийн актер гэдэг чинь еврей хүн еврей хүндээ их орн гэж. Монгол хүн монгол хүндээ их орн байдаг тэр цэг голомтол бол элчин сайдын яам байдаг. Тэр утгаараа бол бүхий л талаар ирмэлзэж хичээж ажиллаарай. Чадвар бол нэмэгдэхүүн, хандлага бол үржигдэхүүн байдаг учраас Монголоо гэсэн халуун сэтгэлээр өргөсөн дангарахтай үнэнч хуулийн хүрээнд эх орныхоо нэр төрийг өндөр төргөж асар хариуцлагатай ажиллаарай гэдгийг та бүхэнд хэлье. Харьцангуй Чамбай нэр дэвшигчд орж ирж байна. Тийм учраас Монгол улсын гадаад бодлогын нэг цонх, нэг нүүр царай нь бол та нар шүү гэдгийг хэлмээр байна.